Зангийн аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Рашийн оюундар хаарлагдсан эмэгтэйн зурвас ном ноос. 1-р бүлэг хаар татсан эмэгтэй. Зүйлтүг. Нар даган ураг бүсгүй минь ир оюундар. Хаар татсан эмэгтэйн ирэлд гарахаасаа өмнө гээгцэн эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлдэг юм бол магадгүй төөрчгсөн нэг юм болов уу? Эсвэл ямар нэгэн бүртгэлийн хуудаснаас нэр нь хасагдчихсан болохоор тэрүү? Мэдээж энэ талаар ярихгүй гэдгийг та гадарлаж байгаа эцээ. Харин өөрийгөө мартсан эмэгтэйг л гээгцэн эмэгтэй гэнэ. Жишээ нь таны ээж эсвэл эмээтэй нь би та нарын төлөө гэж явсаар үсмэн цайж амьдрал маань дуусаж байна гэж өглөж байхыг сонссноо. Магадгүй та өөрөө ч гэсэн ийхүү гансарч яваа юм биш вэ? Үнэн дээр үр хүүхэд хань ижил амьдралынхаа төлөө өөрийгөө зориулах нь буруу биш боловч өөрийгөө мартаж байгаад л гол асуудал байна. Өөрөөр хэлбэл өөрийгөө мартсан эмэгтэй гэдэг нь өөртөө цаг гаргадаггүй эмэгтэйг хэлнэ. Өөртөө цаг гаргадаггүй эмэгтэй нэг мэтгэл эмэгтэйлэг байдлаа алдсан байдаг. Ингэснээрээ өрөөл бусдад ч гэсэн гээгддэг. Нин тэргүүнд нөхөртөө цаашлаад найз нөхөдтөө улмаар үр хүүхэдтэй хүртэл гээгдэж эхлэнэ. Яагаад өрөөл бусдад гээгддэг вэ гэсэн асуултын хариултыг энэхүү бүлэг танд илчлэх болно. Хайр татсан эмэгтэй өргөлдөд бүлгийн уншин судлах хөтөч та энэхүү бүлгээс гээгцэн зан чанарын эрэлт, ширхэг засны чимээ, сэтгэлийн шигтгэ, зүрхний хөг гэсэн дэд бүлгүүдийг уншин судлана. Ингэснээр зөрж утсан сэтгэлтэйгээ уулзаж зан чанаraa сэргэн. Үн цэнэ мэдэрч гоо сайхандаа анхааран өөртөө цаг гаргахад суралцсан. Улмаар өөрийгөө олох эхлэлээ тавьснаар тэнэж утсан сэтгэлээ цуглуулж хураахад тань туслах болно. Гээгцэн зан чанарын эрэлт. Зүйлтүг. Хүний жинхэнэ зан чанар сайхан байх үед биш, харин асуудалтай хэцүү үед илэрдэг. Ир оюундар. Нэгэн эмэгтэй 10 мөнгөн зоостой байжээ. Тэгтэл нэг зоосоо газар унган гээчихсэн тул дэнлүүгээ асаан гэрээ шүүрдэж өнөөх зоосоо олох хүртлээ эхэж шаргуу хайж гэн. Улмаар гээгцэн зоосоо олоод анд нөхөд хуршүүдээ дуудан би алдсан зоосоо олсон тул надтай хамт барилцгаах тун гэв. Таны хувьд энэхүү богинохон сургаалт зөвөрлөлийг уншаад ямар сэтгэгдэл төрж байна вэ? Магадгүй нэг зоосоо гийсэн л биз, цаана нь 9 зоос байхад үгүй ядаж зоосоо ирж болох нь буруу биш юмаа гэхэд хуршүүдээ гэртээ дуудаж баяр тэмдэглээд юу сүртэй юм гэсэн бодол танд төрж байна уу? Еврейн заншаалд хайртай хосууд анх гэрлэхдээ нөхөр нь эхнэр болох хүндээ хурмын инж болгож мөнгөн зоос бэлгэлдэг байжээ. Эхнэр болох эмэгтэй нь бэлгэнд ирсэн инжийг хэлэхэд хайрын бэлгдэл болгон гівлүүртэй зүүдэг аж. Гэтэл хайрын бэлгдэл болсон зоос үгүй болсныг нөхөр нь мэдвэл миний сэтгэл зүрхээ зориулж өгсөн бэлгэнд хайн хандаж байна гэж ойлгож байна. Ийхүү утга учир бүхий ширхэг зоосч гэсэн нөхрийнх нь хайрыг илэрхийлдэг тул үлдсэн 9 зоосоо аятайхан хэлэхэд зайг нь нөхөө зүүчхий гэж хайн хандсангүй. Харин ч хариуцлагатай хянамга хандсан нь тэр. Сургаалт зөвөрлөөс юу сурч болох вэ? Хүн өөрийнхөө нүдэнд үзэгдэж гарт баригдах аливаа зүйлээ тэр тусмаа алт мөнгөн эдэллээ гэвэл ирж хайх нь гарцаагүй. Тэгэхээр зөвөрлөлийг бүсгүй таны зан чанартай холбож үзье. Тэгвэл гээгцэн зоосны эрэлт гарсан шиг яг одоо гээгцэн зан чанарын эрэлт гарах цаг болжээ. Хамгийн гол нь та гэрлэхээс өмнө ямар зан чанар айл ариншинтай байсан бэ? Сэтэл болгож танд 10 асуулт тавья. Харин та тест болгон өөрөөсөө асуугаарай. Гэрлэхээс өмнөх таны араншин 1. Чамгүйгээр амьдарч чадахгүй. 2. Урамшуулдаг. 3. Өөртөө анхаарал тавьдаг. 4. Эмэгтэйлэг. 5. Инээдэг. 6. Нөхөршгөн сайхан залуу үгүй. 7. Баярлаа. Зүгээр. 8. Нөхөр минь хань минь. 9. Өөрийгөө хэн бэ гэдгийг мэддэг. 10. Эрүүл чирэг. Гэрэлсний дараах таны араншин. 1. Чамтай чамгүй амьдрахын. 2. Үгэлдэг. 3. Би борлогдчихсан. 4. Уурлаад л бэр амтагдаад л. 5. Ярваадаг. 6. Түн шиг өөдгүй амтан үгүй.
7. Санаанд нийцэх зүйл нэг ч үгүй. 8. Хүүхэд минь үр минь. 9. Өөрийгөө магтсан. 10. Эрүүл мэндэ алдсан. Дээрх асуултыг цааш нь үргэлжлүүлж бичвэл хэдэн 10-аар нэмэгдэх буй за. Хүн өөрийн гээсэн эд зүйлээ ирж хайдаггүй гэж юу? 1995 оны 3 дугаар сард Массачусетс мужийн Ривер гудамжинд байрладаг Роттердамны New England хэмээх ус дамжуулах хоолой цэвэрлэдэг компани 10 инчийн өргөнтэй бохирын хоолой цэвэрлжээ. Ажилчид урсгар хоолойг бүгэлсэн маш олон тонны эд зүйлсийг тэндээс гаргасан байна. Сувгийн хоолой бүглүүртэйгээс зүйлсийг дурдвал 61 ширхэг бүгж, хуучны алтан зоос, мөн мөнгөн эд зүйлс гарчээ. Хэдийгээр тэдгээр ажилчид нилээд сэжиг хөрм ажил хийсэн ч олсон эд зүйлсээ өөрсдөө авч болно гэсэн сайхан мэдээг хотын захиргаанаас сонсчээ. Алдсан хүн 15 гэдэг шиг хүн өөрийн үнд зүйлээ алдахад алдагдсан эд зүйлийн оронд 10 муу мухай зүйл шурган орж байгаа нь усны хоолой бүглэрхтэй адил билээ. Харин таныг гээгцэн зан чанарын эрэлт гарахад тань дээрх асуултаас гадна таны нөхөр хамгийн ихээр туслах болно. Анх чи миний юунд дурлаж надтай гэрэлсэн бэ? Миний ямар ааш араншинд чи татагдсан бэ? Надад бусдаас онцгой ямар зан чанар байсан бэ? Эцэст нь энэ бүгд одоо надад байна уу гэж асууна. Нөхөртэй нь би хинтээ гэрэлчихсэн юм бэ гэж асуух үе байсан бол энэ нь таныг ямар их өөрчлөгдсөн болохыг маш тодорхой хэлж байна. Гэрлэхээс өмнөх та гэрэлсний дараах тав хоёрын хооронд хичнээн зөрүү байна вэ? Аль эсвэл яг хэвэндээ байна уу? Үгүй бол зарим нэг зан чанар чинь улам бүр утга төгөлдөрцсөн үү? Аль эсвэл бүр өөрийгөө гэж хэн гэдгээ мартсан уу? Миний амьдралд нөлөө үзүүлсэн олон ном байдгийн нэг нь зохиолч лектор Джон Максвеллийн өөрийгөө удирдагч болгон хөгжүүл ном яхарахгүй мөн билээ. Энэхүү номон дээр зохиогч өөрийн зан чанартаа зарчим болгон эрхэмлдэг нэгэн шүлгийг тэмдэглэн бичжээ. Зан чанар. Надад итгэдэг хүмүүсийн төлөө би үнэнч байх болно. Намайг хайрладаг хүмүүсийн төлөө би цэвэр байх болно. Намайг зовоогчдын төлөө би хүчтэй байх болно. Намайг сүрдүүлэгчдийн төлөө би зоригтой байх болно. Би ганцаардсан бүхэнд найз нь байх болно. Би бэлэг гэдгийг мартсан нэгэнд бэлэг өгөх болно. Би сул доройгоо мэдэх учир даруй байх болно. Би гайхаж, инээж, хайрлаж өөдөө дэвших болно. Өглөөний мэнд та гэр бүлийн радио 104.5 эзэгтэй нарт зориулсан халуун цай нэвтрүүлэгт холбогдлоо. Өглөөний мэнд намайг Тамир гэдэг. Би чиний ярьж байгааг сонсож байна. Бодууштай нь миний эхнэр 10 жил байхдаа шанц хөгжим тоглодог байсан. Урлагийн үзлэгт орж шагнал медаль их авсан л та. Гэтэл гэр бүл болсноос хойш хүчмөө тоглосонгүй. Харин ааштай авгаал болж. Таны эхнэр шанц хөгжмөө яагаад тоглохоо болсон юм бол? Энэ нь өөрийнх нь сонирхолтой холбоотой юм болов? Манайх 5 дугаар ангийн бас 5 настай 2 хүүхэдтэй магадгүй өөртөө цаг гаргах боломжгүй байдагтай л холбоотой байх. Таны хувьд эхнэр маань хань ижил үр хүүхэд гэж явсаар өөртөө цаг гаргах завгүйгээсээ болоод хөгжим тоглохоо мартчихсан байна гэж бодож байсан удаа байна уу? Яг энэ талаар ярилцаж байгааг юм байна. Харин нэвтрүүлэг сонсоод сайхан дуулж, хөгжимдөж, бүжгэлдэг байсан нь байхгүй болжтэй гэдэл бодоод сууж байна. Таны эхнэрийг би дахиад шанзаа тоглодог болоосай, дахиад бүжгэлдэг болоосай гэж хүсээд үүнийх нь төлөө та юу хийж чадах вэ? Эхнэрээ хэрхэн дэмжин туслах вэ гэдэг асуултыг танд орхимоор байна. За танд баярлалаа, нэвтрүүлэгтээ үргэлжлүүлэн хамт байгаарай. Гэр бүлийн радиогийн эзэгтэй нарт зориулсан халуун цай нэвтрүүлгийг сэтгүүлч миний бие 2007 оноос хөтлөн хүргэсэн юм. Энэхүү нэвтрүүлэг нь Монгол бүсгүй бүр эр нөхөртөө хайрлагдсан ад жаргалтай эмэгтэйн төлөө гэсэн алсын хараан дор 7 жилийн төлөвлөгөөт нэвтрүүлгээ амжилттай бэлтгэн хүргэсэн юм. Энэхүү нэвтрүүлэг нь эзэгтэй нарт зориулсан нэвтрүүлэг хэдий ч ирээдүйд эзэгтэй болох охид бүсгүйчүүдийн сонсох дуртай нэвтрүүлэг байлаа. Мөн охид бүсгүйчүүд, эрчүүд, аав нар, нөхрүүд маш их сонсон холбогдож санаа бодлоо хуваалцдаг байв. Идүүгээ энэхүү нэвтрүүлэг маань хайрлагдсан эмэгтэйгээс боловсрсон эмэгтэй рүү гэсэн уриатаагаар эр нөхөртөө хайрлагддаг. Мөн энэ нийгэмдээ амжилттай эмэгтэйчүүдийг төрүүлэхээр цэцгийн хатан нэвтрүүлэг болон үргэлжлэн хүрч байгаа лээ. Үүний нэг жишээ болгож танд сонсогч Тамирын яриаг хүргэлээ. Гээгцэн зан чанарын эрэлт гэсэн сэдвээр халуун цай нэвтрүүлэг 2010 оны 4-р сарын 3-ны Бямб гарагт хүрсэн юм. Харин одоо танд тус нэвтрүүлэгт холбогдсон нэгэн бүсгүйн яриаг хүргэе.
Танд өглөөний мэнд хүргэе. Гэр бүлийн радиотой холбогдлоо. Таны нэр алдрах юм бэ? Намайг Тунгалаг гэдэг. Та дээрх асуултаар өөртөө тест хийж үзв үү? Миний хувьд ямар зан чанараа гээсэн бэ гэвэл нөхрөө магтахаа болоод их шүүмжилдэг болсон байна. Би өөрөө үнийгээ мэддэг мөртөө шүүмжилдэг. Тэгээд нөхөр маань шүүмжлэл хүлээж авахгүй болохоор шар хөдлөөд миний зүгээс буулт хийж чаддаггүй. За бас гээгээгүй авч яваад зан чанар байна. Нөхөр маань намайг чи минь сайхнараа байна. Чи минь гоё юм. Үдийн насны эмэгтэй гэхэд биеэ гоё авч явдаг. Мөн овргүй гэдэл эмэгтэй хүн талаас минь маш их хайрладаг. Тийм ээ. Бид гээх ёстой зүйлтэйгээ зуралдаж байхдаа гээх ёсгүй зүйлээ гээж байдаг. Энэ бол халуун цаа нэвтрүүлгээр холбогдсон сонсогчдын бодит жишээ билээ. Ийхүү тус номоо амьдралын жишээгээр баялаг бичлээ. Харин одоо эмэгтэй хүн өөрийн зан чанараа хэрхэн гээдгийг авч үзье. Ширэлцэн сэтгэл. Үс дайхарч ширэлтгийн баггүй зовлон эмэгтэй хүн бүр мэддэг. 6 дугаар анги төгссөн 101 өглөө үсэнд минь бох наалтчихсан сэрлээ. Тэр зун бол алдарт лангууны хоосрол шутарч ганцхан 8-ачид цаг үеэ эзэлсэн 1993 байлаа. Тохиролцооны дэлгүүр борооны дараах мөвшгөл гудамжны үзүүр автобусны буудал орон зайгаа эзэгнэж ирээнээс гахаад чирвчдийн нуруунд дээр амьдрал тогтож байсан цаг яахын аргагүй мөн. Нэгэн орой найзтайгаа урт гудамжны үзүүрт байдаг тохиролцооны дэлгүүрээс Доналд бох авлаа. Тэгээд хин нь хамгийн том үлээхээ үзээд нүүрнээсээ том бөмбөлөг гарган уралдав. Харин амандаа богтойгоо унтснаас болоод өглөө нь үсмэн богтойгоо зууралдан сэрсэн нь тэр. Ээж минь савхи эдлийн үйлдвэрт удирчин байсан тул шаргуу ажлын улмаас 24 цагаар ажилдаа явчихсан байлаа. Тэгээд үсэнд наалцсан бохоо салгах гэж цулгааж нэг үзлээ, хайчилж нэг үзлээ, самнаж нэг үзлээ, өвдөж байна гэж ихтэйхэн. Болохоор нь үсээ хумж хамаад эрзэндэж орхилоо. Харин маргааш ээж минь ээлжээсээ бууж ирээд үсэнд наалцсан бохыг тэр үеийн 9-ийн тосоор зөөллөн парампушканд уусгаж аваад хагцад салахын аргагүй гагнагдсан үс бөх хоёрыг салгаж орхих нь тэр. Дараа нь би толгоогоо угааж ээж ширэлцэн үсийг минь самнаж өгсөн юм. За ингээд ширэлцэн үсийг самаар номхруулчлаа. Тэгвэл ширэлцэн сэтгэл гэж байдаг болов уу? Хэрвээ байдаг бол сэтгэлийн сам гэж заавал байх ёстой, тийм үү? Сам дотроо олон янз. Химтэй үсний бүдүүн шүдтэй сам, нарийн шүдтэй сам, төмөр сам, певер сам, массажны сам гэдэл. Бариултаа бариулгүй өнгө хэлбэр дүрсээр нь янз бүрийн самнуудыг нэрлэж болно. Энэ бүхнээс хүн өөрийнхөө үсэн тохирсон эвтэйхэн самыг сонгон хэрэгэлдэг. Яг үүнтэй адил ширэлцэн сэтгэлд ч гэсэн тохирсон сам гэж байж л таараа. Ээж минь миний ширэлцэн үсийг самнаж байхдаа охин минь үсээ самнахтаа үзүүрээс нь эхлээд дээш нь хөөж самнавал үс амархан задардаг гэж хэлж байсныг санаж байна. Тэгэхээр хамгийн гол нь та гээгцэн зан чанарын ирэлд гарсан энэ аяллахаа ихэнд ширэлцэн сэтгэлийнхээ учхийг олох нь зүйн хэрэг. Магадгүй та ширэлцэн сэтгэл гэж юуг хэлээд байна гэж бодож болох юм. Таны хувьд ингэд ер нь юу болоод байна? Би өөрийгөө ч ойлгохгүй байлаа. Хүмүүс надтай дандаа ингэж харцдаг. Амьдрал яасан утгагүй юм бэ? Хүн өөхөх байсан бол яах гэж төрдөг байна гэх мэтчлэн өөрөөсөө яагаад гэсэн асуултыг янз бүрээр асууж байсан үе байсан уу? Миний хувьд яагаад гэсэн асуултад живсэн үедээ сэтгэл минь ширэлцэн байхыг анзаардаг. Мэдээж тодорхойгүй хяналтаас гарсан байдалд удаан байх нь сэтгэлийг ширэлдүүлдэг. Тамаг баримжаа бусдын үгээр шийдвэр гаргахад хүргэж үл ойлгох ертөнцид учир шалтгааны учгийг нь мэдэхгүйгээсээ болж сэтгэл ширэлддэг бизээ. Тэгвэл сэтгэл яагаад ширэлддэг юм бол үүнд 1 гомдол, 2 нөлөөлөл, 3 хамгаалалтгүй байдал гэсэн сэтгэлийн мөнгөн утас хөндөгдөх болно. Харин та альва зүйлийг шинээр сурч мэдэж байх үедээ ойлгохгүй толгой гашилж байвал сэтгэл ширэлдэж байна гэж андуурах хэрэггүй. Энэ бол та шинийг сурч оюун ухаанаа задлж байгаа тул харин ч таныг эрчлэн чангална. Ингээд ширэлцэн сэтгэлийн 3 учгийг олцгоё. Рашийн оюун дээр хайрлагцсан эмэгтэйн зурвас ном ноос. Ширэлцэн сэтгэлийн учгийг тайлхна. Учиг 1 гомдол. Зөвлөдөг. Өөрийнхөө төлөө өрөөлийг уучил бүсгүй минь. Тэнгэр цэлмэж солон таттал инээ бүсгүй минь. Ир оюун дээр. Бүдэрч үзээгүй хүн гэж үгүй. Хэрвээ та нэг ч удаа бүдэрч унаагүй гэвэл Генесийн номд бичгэн зүйтэй. Хүн мөн янз бүрээр ундаг.
Жижиг чулуунд бүдэрсэн хүн газар уналгүй тэнцвэрээ олон цааш явж болох юм. Улмаар тэнцвэр алдан унсан ч босоод шороогоо гөвөөд явах нэгэн байна. Харин зарим нь унчхаад хэсэг yoолон сууж хамт явах хүнийхээ тусламжтайгаар гар түвшин босох нь байдаг. Гэтэл багахан хэмжээний хонхор газар унвал өөрөө авираад гарч болно. Эцэст нь тодотгож хэлэхэд хин нэг л түүнийг татаж гаргахгүй бол гарахын аргагүй нүхэнд унахчгүй байдаг шүү дээ. Яг өвөн шиг хүн гомдол гэж чулуунд бүдэрч хонхорт унаж нүхэнд хаягдах үе байдаг. Харин энэ үед таны гарт гомдлын хүрц мөн уучлалын шат байдаг. Тиймээс танд гомдлын хүрзээр нүхээ улам ухаж өөрийгөө амьдаар нь булшуулах уу? Аль эсвэл уучлалын шатаар дээш авиран гарах уу гэсэн хоёр сонголт бий. Хүн сэтгэлийн амьтан тул хэн нэгэнд гомдно гэдэг нь эрүүл сэтгэл юм. Харин үүнийг хэрхэн өрнүүлж байгаад л учиг байна. Хэрв та амьдралыг үргэлж саарал талаас нь хардаг бол хүн болгон л таныг гомдоогоод байгаа юм шиг санагдана. Тиймээс хэрв та дүүрнээ биш дундуураа хардаг бол талархдаггүй үргэлж гомдолдог бол найз нөхөддөө хідээч харилцаа амархан тасардаг бол гомдлын үр суусан тэр үндсийг бусдаас биш өөрөөсөө хайх нь зүйтэй юм. Тийм ээ. Хэн нэгэн таныг хэлхийн аргагүй гомдоосон нь тэр хүний буруу, түүний зөвтгөх гээгүй. Гэвч таныг гомдоосон тэр нэгэн хүн таны гомдсныг ч мэдээгүй. Амар сайхан жаргаж байхад та түүнд голдоо ортол гомдон голоосоо өмхрөх хэрэггүй. Учир нь гомдоосон нь тэр хүний асуудал боловч гомдол нь эргээд таны асуудал болдог. Энэ нь тодорхой хугацаанд таны сэтгэл дотор газар авч улмаар амьдрал дээр хүрээгээ тэлдэг. Үүнийг амьдралын жишээн дээр харъя. Солон гэдэг эмэгтэйг 8 настай байхад ээж нь түүнийг орхин Тэнгэрийн оронд оджээ. Ээжгүй бяцхан охин цанаал нэг гундуу. Аавынх нь архи уухан нэгсэж тэр хэмжээгээр айх ичгэн нэмэгдэнэ. Ар гэрийн гачигдaltaй тул үеийнхнийхээ дунд өнгө гандуухан бүрэг нэгэн охин болж хувирлаа. Амьдрал түүнд хатуу санагдаж ээжээ та юунд аа бит хоёрыг орхиод явсан юм бэ гэж ээжээсээ гомдолд нэхнэ. Түүний хувьд нэг л өдөр хойд ээжтэй боллоо. Аав нь архи ухаа болж өнгө засаад эхэлсэн ч охины хувьд юм л бол миний ээж биш болохоор ингэж байгаа юм гэсэн гомдлын сүдэрт жиндэн. Нэг өдөр ээж охин хоёр оройн хоолн дээр маргалаа. Хойд ээж нь ажил тараад ирэхэд хоол хийдгүй юмаа гэхэд ядахтаа бэлдээд тавьчихад яадаг юм бэ гэдэл ядарсандаа их хүний сэтгэлээр хэллээ. Охин хэрвээ миний ээж амьд байсан бол ингэж хэлэхгүй л байсандаа хэмээн гомдож орондоо орсон хойноо нүдэ бүлцийтэл уйлав. Охин хойд ихтэй болсон ч тэр эмэгтэй үнэхээр сайн ээж байсан юм. Харамсалтай нь охины хувьд юм болгонд хойд ээж болохоор гэсэн бодол сэтгэлдээ тээж улмаар гомдлын хунгар цээжинд нь хургана. Үнэндээ охин өөрийнх нь гарт гомдлын хүрц болон уучлалын шат байгааг мэдхгүй л учир байна. Харин одоо та өөрийнхөө сэтгэлийн учгийг эргүүлж нэг хараарай. Өнөөдөр таны амьдралд илрээд байгаа гомдол зүгээр нэг гомдол байна уу? Эсвэл хизээч юм тэр нэг өдөр хэн нэгэнд гомдсон гомдол таны амьдралыг хачирлаад байна уу гэдгийг тунгаан бодно. Учир нь гомдол нь олон зулцгаа хажуугаасаа холдуулахгүйгээр дагуулсаар эдгээрийг нэрлэвээс үл итгэлцэл, буруутгал, шүүмжлэл, сэтгэлийн хямрал, үзэн ядалт, өвчин зовиор, уур бухимдал, айдас шаналл бөгөөд өсөж үржих тав тухтай газар хаан чимээгүйхэн тань руу мөлхөнө. Харин түүнд өөрийнхөө зүрх сэтгэлийн өрөө тасалгаанд дөхөн өвчих боломжийг бүү. Ингэснээрээ гомдол нь таны зан чанар, ааш айлыг тань хөөн гаргаж өөрийн судлаа засаж эхлэнэ. Магадгүй миний хувьд таны сэтгэлийн өрөөг тогшиж өвтгсөн ч байж болох юм. Мартаж орхисон бараа өдрийг тань сануулсан ч байж болох талтай. Тиймээс л гомдлын хүрзээр өөрийнхөө унсан нүхийг улам бүр ухаж өөрийгөө гарах гарцгүй болгох уу, аль эсвэл уучлалын шатаар дээш авиран нүхнээс гарах уу гэдэг сонголт таны гарт. Хэрв та уучлалын шатаар дээш авирахыг сонгосон бол танд амжилт хүсье. Мүр зэрэгцэн алхах хайртай дотны хүмүүстэй таныг хүлээж байна. Гомдол нь араасаа үл уучлал, сэтгэлийн шарах, өс хонзон гэсэн 3 сөрөг дагаврыг дагуулж байдаг. Харин дараах сэдв танд үл уучлалын учгийг тайлж өгнө. Үл уучлал. Гомдлоос уучлал болон үл уучлал хоёрын аль нэг нь төрхөнд зүйн хэрэг. Магадгүй танд уучлах хүсвэл төрөхгүй байна уу? Эсвэл таны гомдоосон нэгэн уучлал авах эрхгүй нэгэн ч байж болох юм. Үл уучлал нь гав гинжтэй адил юм.
Нохоо танихгүй өн рүү боргож буцахад түүнийг уйсан гинжил тогтоодог. Би өчигдрийг мартаж маргаашийн төлөө гунихгүй байх болно. Опра Винфриг танихгүй хүн гэж үгүй. Энэ нэмэгтэй нэвтрүүлэг дэлхийн 126 улс оронд цацагддаг. Ток шоуны хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн бүсгүй билээ. Гэхдээ энэ хүн угаас алдартай амжилттай нэгэн байсангүй. Түүний хүүхэд нас ямар ч баяр хөөргүй хар дарсан зүүч шиг харамсалтайгаар өнгөрчээ. Яагаад гэвэл гэрлэлтээс өмнө олцсон хүүхэд гэдэг нэрийдлэр аав ээж хоёр нь салж Опра эмээ дээрээ үлдсэн байна. Эмээгийнх нь хувьд маш ядуу зүдүү амьдралтаан дээр түүнийг маш хатуу ширүүн гараар өсгөжээ. Хамгийн харамсалтай нь түүнийг сургуульд ч орж амжаагүй байхад хамаатан садны ирчүүд нь бэлгийн хүчирхийллээр доромжлох болов. Улмаар өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан охин эмээгийнхээсээ зугтсан боловч нэг хүчирхийллээс нөгөө хүчирхийлэлд өртөв. Опра 14 наснда эцэггүй хүүхэд төрүүлсэн боловч бяцхан үр нь хорвоод мэндэлснээсээ хойш 14 дахь өдөр дээрээ нас оржээ. Улмаар хатуу ширүүн амьдралд хайр найргуу давшуурдуулсан Опра хар тамхи татах болов. Үеийнх нь хүүхдүүд аав ээжийнхээ өөрт дэгж дэрвж байхад түүнд хүүхэд насны баяр хөөр гэж нэгч байсангүй. Тэрээр удалгүй өөрийнхөө төрсөн эцэг гэгдэх аав дээрээ очиж амьдрах болжээ. Опрагийн хувьд энэ хүн миний төрсөн эцэг гэдэгт эргэлзэж байна хэмээн хэлж байсан удаатай гэнэ. Гисэн хэдий ч түүнийг алдрын оргилд хүрэх анхны гарааг нь тавьж өгсөн хүн бол яахын аргагүй аав нь. Яагад гэвэл тэрээр ном унших дуртай нэгэн байсан бөгөөд Опрач номд дурлах болов. Номын ертөнцөөр аялсан түүний хувьд сэтгүүлч сурвалжлагч болох хүсэл нь түүнийг өдөөж байлаа. Улмаар хамгийн анхныхаа ТV мэдээллийг жижигхэн газар бэлтгэн хүргэснээр өнөөдрийн ток шоуны хатан хаан болох гараагаа эхэлжээ. Ийхүү амьдрал дурлан дөнгөж хөл тавьж байх тэр үед эхнийхтэй дүүн түүнийг эцэггүй хүүхэд төрүүлж байсан гэсэн мэдээлэл цацснаар ангалын гэрмэгт дахин ирхэн тэр. Харин энэ үед бусдыг хайрлах хэмээн ярьдаг байж дүүгээ үзэн ятхан зөв үү гэсэн асуулт түүний сэтгэлийг дэлдэв. Учир нь түүнд өөрийнхөө зүгээс хоёр нүур гаргах нь зохисгүй санагдаж өөрөө өөртөөгөө уулзсан нь тэр ажээ. Яагаад гэвэл түүнд үл уучлал үзэн ядалтад автаж хүүхэд насныхаа харанхуй ангалд дахин унах уу эсвэл ар хударгаар нь дарамталж байгаа дүүгээ уучлж өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэх замаа цэвэрлэх үү гэдэг сонголт ирээд байлаа. Опра өөрийнхөө аль сонголтыг дэмжиж шийдвэр гаргасан бол тийм ээ. Опра хойд эцгийн хүүхэд гэгдэх төрсөн дүүгээ тэврэн авч уурчилсан юм. Түүгээрч зогсохгүй булчирхаандаа дарлуулж өөрийг нь хүчирхийлж байсан хүн хар мангасуудыг хүртэл уурчилж чадсан нь алдрын оргилд хүрэх тулах цэг нь болсон байна. Ингэснээр амьдралын хатуу хөтөөд нухлагдан зовж шаналж буй хүмүүстэй хамт уйлж, хамт тэнийх үүд нээгджээ. Ийхүү тамийн хаалга руу түлхсэн дүүгийнхээ увайгүй байдлыг нь амжилтын хаалга болгон нээж чадсан юм. Ер нь Опрагийн хувьд алдрын оргилд хүрсэн нууц нь юу байсан юм болоо? Таны хувьд энэ түүхийг уншаад юу гэж бодож байна вэ? Тэрээр номдоо найзлах болсон маань миний амжилтын эхлэл байсан гэж хэлж байсан хэдий ч гол нууц нь өөрийг нь доромжилж байсан бүхнийг уучлж чадсан нь амжилтад хүрэгчээ. Магадгүй бүсгүй та хэн нэгнийг уучлахыг хүсэлгүй хорхоотой шүдэндээ зуусан байж болох юм. Гэтэл үнэндээ үл уучлал таныг аль хэдийн гинжилсэн. Хэрвээ Опра дүүгээ үл уучлж хүн хар мангасуудыг үзэн ядсан хിവэр байсан бол тэрээр доромжлогдсон амьдралынхаа ангалаас гарч чадахгүй байсан юм. Харин уучлснараа түүний хар дарсан өдрүүдийн гинжин хэлхээс тасарсан билээ. Үл уучлалд хамгийн том гар цохирол бол өөрийн зан чанараа гээх явдал юм. Опрагийн хувьд уучлалаар дамжуулан өөрийнхөө үнд өв болох бусдыг хайрлах хайраа гээгээгүүд нь хувь тавилан түүнийг шагнасан бизээ. Харин бүсгүй таны хувьд өөрийнхөө амьдралыг эргээд нэг хараасай гэж хүсэж байна. Хэнийг уучлаагүй байна? Түүнийг уучлахыг үнэн сэтгэлээсээ ятгах байна. Хэрв та хэн нэгнийг уучлахын тулд уучлах сэтгэл төрөх ёстой хэмээн хүлээвэл танд ийм мэдрэмж төрөхгүй, бодолч ирэхгүй. Гагцхүү таны шийдвэрэл гарах арга зам зааж өгнө. Тийм ээ. Уучлал гэдэг өөрийн зүрх сэтгэлд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд хэдийгээр таныг хэн нэгэн гомдоосон боловч түүнийг та уучласнараа гомдлын хорт тавдраас өөрийгөө аварч чадна. Ийхүү хүн өөрийн зан чанараа гэдэг хоёр дахь учгийг оллоо. Гомдол бүхэн сэтгэлийн шарах болохгүй. Өнөөдөр хэн нэгэнд гомдлоо гэхэд маргааш мартаж болдог сэтгэл гэж байна.
Эсвэл сэтгэлээ онгоотл уйлахад тайвшрал ирж иймхий юмны төлөө гомдоод байхдаа яах вэ гэж дотор онгоох үеч байдаг. Гэтэл үргэлж бодогдож энэ нь цаашлаад үйл хөдлөл зан аашинд нөлөөлөд байвал сэтгэлийн шарах болжээ гэж таних болно. Өнөөдөр илэрч байгаа бүхэн өнгөрсөн туулсан амьдралтай холбоотой бөгөөд цаашид үргэлжилдэг аж. Үүнийг амьдралын жишээнээс харъя. Халуун цай нэвтрүүлэг 2009 оны хүүхдийн баярыг тохиолдуулаад миний бага нас гэсэн сэдвээр хүрсэн юм. Нэвтрүүлгийн зочноор Чимгээ гэдэг эмэгтэйг урьж оролцуулсан билээ. Ярилцах сэдэв өнөөдрийн танд таны бага нас хэрхэн нөлөөлж байна гэсэн гол санаагаар өрнөсөн юм. Харин одоо танд нэвтрүүлгийн хэсгээс эзэгтэй Чимгээгийн бага нас хэрхэн өнгөрсөн, улмаар өнөөдрийн амьдралд нь хэрхэн нөлөөснийг бичиглэн хүргэе. Түүний хувьд айлын 5 хүүхдийн 2 дахь нь бөгөөд ам бүл 7. Тэрээр өөрийнхөө амьдралыг ярихдаа миний амьдрал жаахан гонигтай л да. Гэхдээ би тийм бараан талаас нь ярихгүй гэд нүүр дүүрэн инээмсэглэж билээ. Чимгээг хүүхэд байхад нь эцэг эх хоёр нь салж, аав нь 2 бага дүүг нь аваад явсан тул ах トゥ хоёрын хамт ээж дээрээ үлдсэн байна. Чимгээ ээждээ би чин сэтгэлээсээ талархаж явдаг. Учир нь ээж маань эмэгтэй хүнээс ийм их хайр, зориулалт, хүч хөдөлмөр гардаг юм уу гэтэл нь бид гурыг хайрлаж хүн болон төлөвшөхөд юугаарч дутаагаагүй. Гэхдээ дутмаг байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл ээж аавтайгаа элэг бүтэн өсөх, зөвхөн ээжтэйгээ өсөх хоёрын хооронд ялгаа байх нь гарцаагүй хэмээн ярив. Түүнээс би үргэлжлүүлэн мэдээж орхиод явсан аавдаа гомдох нь зүүн хэрэг, харин энэ гомдол одоо танд байгаа юу гэж асуулаа. Гэрлэхээс өмнө бол байсан. Гэрэлсний дараа аажмаар мартаж эхэлсэн. Эцэг хүний сэтгэл үхэхэд үр харамт гихчээр хизээд үр хүүхдийнхээ төлөө байдаг. Би аавтайгаа хаяа нэг уулзахдаа энэ талаар асууж зүрхлээвгүй. Гэхдээ хүүхдүүдэд хайрлаж байгаа нөхрөө хараад би аавын сэтгэл үр хүүхдүүд нь байсаар байдаг гэдэгт найддаг гэж итгэлтэйгээр хэллээ. Эцэст нь би түүнээс таны хувьд туулж өнгөрүүлсэн амьдрал, аавдаа гомдсон гомдол энэ бүхэн чинь өнөөдөр танд хэрхэн нөлөөлж байна вэ хэмээн асуухад мэдээж хар бараан амьдрал хүсдэг хүн гэж байхгүй. Би хүнтэй суухаас өмнө хизээч аав ээж шигээ амьдрахгүй гэж өөртөө ам цангараг өгч байсан. Ингэж боддог хүүхэд Монголд олон байгаах. Гэтэл нэг хэсэг нь архи дар суусан, салд сарнсан, зодоо нүдэнтэй нөгөө л амьдралыг үргэлжлүүлдэг. Нөгөө нэг хэсэг нь гайгүй юм шиг хэрнээ айц дотор амьдардаг. Жишээ нь миний аав ээжийг хаяад явсан шиг нөхөр мэ намайг хаяад явах болов. Би амьдралаа бүрэн бүтэн байлгах ёстой гэж хичээх тусам асуудал үүсэж эхэлдэг. Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл аав ээж ямар дүр тоглож байна, тэр нь үр хүүхдүүдийнхээ ирээдүйн амьдралыг дөрөөлж байдаг. Үргэлжлэлийг Зангиа аудиогоос